За төрийн албаны зөвлөлийн 30 жилийн хүрээнд 2025 онд 6 бүстэй төрийн албан агчийн манлайлал бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулад өнөөдөр Өвөрнгай аймагт хангаан бүсээр ингээд хаалтаа хийж байна. За 6 бүсийн зөвлөгөөн өндөр зохион байгуулалттай мөн үр дүнтэй амжилттай зохион байгуулагдлаа. За нэгдүгээр зорилго юу гэхээр өнөөдрийн төрийн албан агчийн ёс зүйн тухай хууль мөрдөгдөд удаагүй байгаа. За шонгын гэрэл хөтөлбөр бас мөн батлагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. За өнөөдөр Монгол улсад төрийн алба хасж байгаа 200 гаруй мянган албан агч байгаа. За энэ төрийн албан агчтаараа дамжуулж өнөөдөр нийгэмд энэ ёс зүй, ёс суртахууныг төлөвшүүлэх энэ гол зорилгыг нэгдүгээрт агуулад энэ бүсийн зөвлөгөөнд ирж илтгэл тайлан хэлэлцүүлээд явж байна. За анх удаа энэ бүсчин зөвлөгөөнийг зохион байгуулсан нь бол онцлог. Цаашлаад бид нар энийг тодорхой хугацааны давтамжтайгаар зохион байгуулад явах нь зөв зүйтэй юм а гэсэн үр дүнд хүрж байна.